За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд. Тэгэхээр өнөөдөр бид нэг сэдвийн талаар ярих гэж байна. Энэ сэдв бол бөөгийн талаар ярих гэж байна. Бөөгийн ихтгэлийн талаар ярих гэж байна. Ялангуяа энэ Давааням гэдэг энэ бөө залуу надлуу имэйл бичсэн байна. Имэйл бичгтээ бас нэлээд тийм одоо уурлан бөө гэдэг юм уу? Миний одоо ихтгэл үнэмшлийг одоо шашин шиг технологи гэж хэллээ гэж дургуутсан бас имэйл ирсэн байна. Тэгэхээр энэ талаар бүгдээрээ бөөгийн талаар юу нэг ярилцъя. Тэгэхээр юуны төрөнд бол миний бие нь бол энэ бөөгийн талын бөөгийн итгэлийг бол бүрэн гүйцэд судалж үзээгүй. Зүгээр энийг бол одоо хэд хэдэн бөөнөртөө 7-8 бөөнөртөө бол уулзж байсан. Тэрнээс биш би бөө гэдэг зүйлийг бол яг шашин шиг бол гүйцэд одоо юу гэдэг маш сайн тэгж цаг гаргаж судалж байгаагүй. Шашин бол одоо технологи хайрцаг гэдэг нь бол ойлгомжтой. Бөөгийн итгэлтэй одоо хүртэл надад одоо анхаарлын тэмдэг болон асуултын тэмдэг явсаар байгаа юм. Тэгэхээр юуны төрөнд би бол бага наснаас ахуулаад энэ 70 ертөнц сүнслэг ертөнц гэх мэт од мичид энэ тэнгэр дээрх байгаа зүйлүүдийг их тийм сонирхдаг хүүхэд байсан. Одоо хүртэл ч гэсэн сонирхсоор явж байгаа. Тэрнээс гадна мөн энэ бөөгийн талаар нэг зүйл ярихад бол одоо 2013 онд би бол өөрөө одоо Англи улсад амьдарч ирсэн. 12 жил амьдарч ирсэн. Одоо 13 онд бол надад бол эх орондоо ирнэ гэсэн яг тэр бодол бол байгаагүй. Явандаа нэг 2015 ч юм уу 16 он гэдэг очие гэсэн тийм бодолтой байсан. Гэвнэт 2013 онд би одоо маш өвдөж тэрнээс болж одоо Монгол улсын Лондонд элчин дээр очиж тэнд 4 хонж исэн. Мөн одоо элчингийн бас тулга одоо элчин сайд тулгаггүй бас уянга консул хүмүүс бол маш их тус хүргэж ирсэн. Тэгээ бид нар бол эмнэлэгт хандаад эмнэлгээр явсан боловч бас тэр он шиг бол тогтоож чадаагүй. Маш олон шинжилгээ бол Англид авагдсан. Тэнд бол ямар ч онш гаргаагүй, сүүлдээ онш тогтохдохгүй гэсэн үгнээс эмнэлгээс гарч байсан. Тэгээд мөн яаралтайгаар Монгол улсад одоо ирснээр миний өөрийн дүү бол одоо мис засалж хүний их хэмж мис засалж хүн. Тэгээд одоо түүн дээр бас очиж бүх төрлийн шинжилгээ хийсэн боловч ерөөсөө энэний хариу ерөөсөө гарч байгаагүй. Шинж нь гарч өгөөгүй. Ерөөсөө би дээрдэхгүй. Ерөөсөө толгоо эргэлт, юм харах, юм сонсох гэх мэт одоо зүйлүүд одоо биен дээр бол ажиглагдж байсан. Тэгээд энэний ерөөсөө ойлголтын ангаах ухааны талаасаа бол ерөөсөө одоо гаргаж ирч чадаагүй. За тэгээд энэ лавширсаар одоо хүн нөгөө зовоод ирэхээр их олон хүмүүс төр очт юм байлээ. Одоо үздэг, хардаг одоо өөр юу гэдэг лам, бөө гэх мэт хүмүүс төр очиход бол тэр age mod гэдэг сэлэнглөө явж хад age mod гэдэг одоо газар руу явж хад бол тэнд нэгэн тийм одоо бөө хүнтэй тааралж ирсэн. Их настай бөө хүн байсан. Тэр хүн бол бас уулзаж гэж очиагүй. Яг тэр age mod-оор явж хад дайралцсан хүн юм. Өөрийгөө бол тийм дархтын бөө гэж хэлж исэн хүн. Тэгээ надтай одоо ярилцаад одоо миний төрсөн сар зүйлсийг асуугаад ярилцж байхад бол чам дээр бол ингээд ийм уг ирсэн байна. Угч нь орж ирэх гээд байна. Энэ орж ирэх гэж байгаа уг бол бас хэдэн 100 жилийн өмнөх ийм одоо уг орж ирэх гээд байна. Тэгээд одоо энэ бол аав ээжийн талаас орж ирэх хүн байна. Гэх мэт зүйлүүд ярьж исэн тэр хүн. Тэгээд одоо сүү арх сэржим одоо энэ ээж мод гэдэг лүү өргөөд сэтгэл санаагаар тайван бай гэж хийснээс хойш ер нь бол миний бие бол дээрцсэн байдаг. Энд ихтэй бол тэр ангаах ухааны талын эмчилгээнээс босноо эсвэл тэр бөөгийн бас зарим одоо үйлдэл надад хийж байсан. Тэгээ би одоо хүртэл яг энэ бөөгийн итгэл дээр бол одоо хүртэл асуултын тэмдэг надтай явсаар ирсэн байдаг. За үүнээс үүдэж мөн одоо би тэр хүнээс гадуур бас дахиж энэ талаар одоо өөрөө давхар далд ертөнц талдаа судалдаг хүний хувьд бас судлах гэж одоо хүмүүс төр очиж исэн. Энэ ялангуяа үндэстэн телевиз гэж байдаг. Үндэстэн телевизээр их олон одоо төрлийн бөөнөр удагнууд гардаг. Тэр хүмүүсүүдийг бас би сонирхож тэр хураамж болох 20,000 30,000 төгрөгүүдийн одоо өгж цаг авч очиж уулзж байсан. Яг 7-8 бөөнөртөө уулзж исэн. Тэр одоо Төв аймагт байдаг нь бол бас нэлээ мэддэг талын ч гимээр юм шиг. За тэрэндээ тэгэхээр ямар ч сан тэгэж уулзж байж хат бол тэр бөөнөрийн 5 бөөн
таван бөөн бол намайг бол одоо чи бол өөрөө бөө хүн байна гэж одоо хэлж байсан. Тэгэхээр одоо миний ойлгож байгаагаар бол тэр бөө нь одоо би болж таарад байгаа юм. Тэгэхээр одоо нэг ясны юу гэмээр чимдээ энэ тэгээд би бас энийг бас одоо өтөр тэгэл бас гайхаад яваад байдаг хүн юм. Тэгээд түүнээс гадна тэр таван бөө надад хийсэн зүйлээс бас нэгэн зүйлийг би дууртахад одоо нэг хачирхалтаач гэмээр ч юм шиг тэр нь юу юм гэхээр бол за угчин орж ирэх гээд байна. Ингээд дээр чинь ингээ яваад байна. Тэгээ энийг авах ёстой. За нэг нь бол ерөөсөө авах бүр аваад хэрэггүй. Наадах чинь бүр 2000 жилийн өмнөх уг орж ирэх гээд тоо өөр хоёр хилтэй болохоор ингээд ойлголцохгүй тул энийг аваад ч хэрэггүй гэж хэлж байсан. Нөгөө дөрөв нь болохоор энийг авах ёстой гэж хэлж байсан. Тэр 5 хүнээс хамгийн нэг одоо хачирхалтай зүйлийг та бүхэнд дуулахад бол миний одоо аав ээжийн талаас их асуудаг юм байлээ. Одоо аав ээж чинь аль нутгийн хүмүүс вэ? Аль зүгээс одоо ирсэн болох нь уу гэд. Тэрэнд нь би нэг удаа бол манай аав ээж хоёр одоо Говьалтай аймгаас ирж байсан гэд хэлэхэд бол тийм байх одоо чиний яг энэ над Говьалтай буюу одоо эртний тэр зүүн гар гэж одоо эзэнт гүрэн байсан. Тэр эзэнт гүрнээс чамд бас нэг тийм уг бууж ирэх гээд байна гэж ярьж яхад бол нөгөө нэг бөөд нь би бас тийм үү эдгээр ер нь яг яагаад юм аав ээжийн талыг асуугаад байдаг гэдэг одоо тэр хардталтаас болж би манай аав ээж хоёр одоо буряд ямаа гэдэг одоо худал хэлж шалгах хэрэгтэй байсан. Тэгэхэд буряд гэхэд бол тэр нэгэн бөө нь тийм байна чамд бол одоо бурядаас бас ингээд юу одоо тэр угч нь онгод одоо угч нь орж ирэх гээд байна гэхэд бол нөгөөдөгт нь би ингээ манай аав ээж хоёр хоёулаа ингээд өвөр хангаа юм байсан юм гэхэд бол чамд ингээ халахын бас ингээ уг орж ирэх гээд байна гэх мэт одоо хачирхалтай нэг зүйл нь миний одоо аав ээж аль зүглүү байна тэр зүгээс нь ингээд одоо тэр уг одоо юу гэдэг тэр онгод нь гээд яригдаад байгаа юм л да. Тэгээ энэ нь болохоор миний хар бол одоо нэг тоглоом шоглоом юм шиг тэгээ одоо миний аав ээж хоёр аль зүгээс байна тэрнээс нь одоо уг нь орж ирэх гээд яг одоо тэгээ аль нь юм тийм үү. Тэгэхээр энэ нэг бас л нэг тийм технологич юм шиг шашны адил бас нэг тийм сэтгэл имжлэх зүйлч юм шиг санагддаг. Гэвч тэр өвчний талаар бол тэр эдгэрсэн талаар бол би бас одоо тэр гайхаж явдیں۔ Тэрний бас утга учир нь олохын тулд ялангуяа би үндэстэн телевизийн одоо захирал давгаа гэдэг залуу байдаг. Тэрний ерөнхийлөгч нэгэд бас нэг одоо баярх бах байдаг. Энэ хоёр хүнтэй бол одоо 2014 оны 6 сарын одоо 3-ны өдөр тэр их тайвны гүрний хажуудалд суугаад ярьж байхад бол мэдээж тэр хоёр хүн бол энэ одоо орон зурхаан талаар бас сонирхоод лавлж асуух зүйл байсан баг. Миний хувьд бол тэр хоёроос бол тэр бөөгийн талаар их сонирхож байсан. Тэгээд энэ бөө чинь энэ танаа телевизээр энэ их бөө гэж их гараад ах юм аа. Энэ бөө чинь ямар утга учиртай вэ гэхэд бол энэ бөө бол бас л технологичтай гэж хэлж байсан. Энийг бол би өөрөө бол маш сайн санаж байна. Тэгэхээр тэр хоёр хүн хэрвээ энэ бөө гэдэг зүйлээ технологи гэж бодоод байгаа юм бол яагаад телевизээрээ тэр бөөгийн талын зүйлүүдийг ингэж гаргаад байгаа юм бэ гэдэг бас асуулт яхаарахгүй гарч ирж байгаа юм. Тэгэхээр миний өмнөөс миний зүгээс бол энэ бөөгийн талын ихтгэлийг одоо бас нэг бүр сонирхож явдаг гүйцэд уг нэг судлаад мэдчмээр нэг тийм бас нэг одоо бас нэг чухал сэдв юм байна. Тэгэхээр энэ тал дээр би бол одоо энэ давааны гэдэг энэ залууд бол одоо хэлэхэд бол би бол энэ бөөгийн итгэлийг бол гүйцэд одоо судалсан хүн нь бол биш ээ. Зүгээр миний ойлгож байгаагаар энэ бол хэрвээ тэр хоёр хүний хэлж байгаа технологи юм бол технологи юм шиг байна. Бас сэтгэл засах зүйл ч юм уу гэмээр санагддаг. Зүгээр зарим зүйлээс бас харж байхад бол тэр эртний бөөнөр гэдэг бол эртний одоо тэр эзэнт гүрний үеийн бөөнөр гэдэг байсан бол байдаг бол тэр тухайн үеийн тэр одон орон зурхаа бас зурхаагаас хөтлж явж исэн хүмүүс юм шиг байдаг. Тэгээд энэ мэдчлэн бас их олон ярих сэдвүүд энэ бөөгийн одоо талаар бөөгийн итгэлийн талаар бас байгаа юм. Ялангуяа одоо би сэтгүүлчтэй Монголын сэтгүүлчтэй холбооны ерөнхийлөгч гээд одоо нэг ах байдیں۔ Нэр нь хэн билээ дээ. Тэр хүнтэй уг нэг тийм уулзах хүсэл уг нь тавьсан боловч одоо өтөр бас цаг зав бас гарахгүй байгаа бол одоо ер нь бол энэ талаар бас гүйцэд
мэдэх хүсэлтэй байгаа. Яг бол надад өөрт их тийм содон сонирхолтой зүйл 13 онд учирсан болохоор энэ талыг би өөрөө бас мэдээ гэсэн тийм одоо хүсэл тэмүүлэл бас байдаг юм. Тэрнээс биш бас энэ дотор сайн тэр бөө гэдэг нь ч бас байдаг л байх. Тэг муунч бас байдаг л байх. Тэгэхээр би бол эцэст хариу хэлэхэд бол энэ талаар надад гүнзгий судалгаа шинжилгээ бол алга байна. Зүгээр сэтгэлдээ бол хэллээ. Ингээд тийм байна. За тэгэхээр та бүхэнд анхаарал хандуулсанд баярлалаа. Баяр таа.